За энэ өдрийн мэндийг хүргье. Тэгээ шинээр томилогдож байгаа засгийн газартаа амжилт хүсье. Тэгэхээр миний зүгээс ажилтны эрх соёлын сайд болоод байгаль орчин үеийн амьсгалын үйлчлэлийн сайд нарт яг нэг хоёр салбар дээр нь байгаа хоёр чухал хуулийн төслийн ийм агуулгаар бол хэдүү үг таа гэж утсан юм. За ажилтны эрх соёлын сайд дамжин юм танд хандаад энэ ашиг малтмлын тухай хуультай холбоотой асуудлыг нэг тодруулаад чуулганы энэ дээрээс хідэн тоо баримтыг хэлхийг хүслээ. Тэгээ өмнөх засгийн үед орж ирэх байх гэд нэлээд хүлээлттэй байсан. Эрх соёлын салбар тэр чигтээ ашиг малтмлын хуулийг бол хүлээж байгаа. Яагаад хүлээж байгаа юм бэ гэхээр одоо өчнөд үйлрүү үйлчилж байгаа бол 2006 онд шинжилэн хариулагдсан. За үүнээс хойш бол бусад хуулийг дагсан байдлаар 350 гаруй давсан өөрчлөлтийг авцсан. Тэгээ одоо анхны үзэл баримтлалаа ерөөсөө одоо агуулгад нь хүрэхгүй ийм хууль бол ажилтны эрх соёлын салбарт хэрэгжиж байгаа. Тэгээ өнгөрсөн одоо өмнөх засгийн үед хэрвээ ороод ирчихсэн байсан бол өнөөдөр бид нар хилцээд явах байлаа. Гэтэ таавал өөрөө яг мэрэгжлийн салбарын хүн учраас салбартай танилцах тэгээд одоо дасах тиймэрхүү зүйлүүд байхгүй шууд ажил руугаа ороод явбал хөндлөнгөөс ч гэсэн их ажиж байсан баха. Тэр нь ашиг малтмлын тухай хуулийг заавал сануулаад хэлэх хэрэгтэй байгаа юм. За байгаль орчин үеийн амьсгалын үйлчлэлийн сайд Батын Батбаатар танд бол энэ устай холбоотой хуулиуд дээр нэлээд сайн анхаарал хандуулах ёстой байгааг анхааруулж хэлхийг хүссэн юм. Та тэгээд одоо эргээгээд уулзах шаардлагатай бол угаасаа улсын их хурлын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг ажиллаж байгаа. Ажлын хэсгийг миний бие ахалж байгаа учраас за маргааш ажлын хэсгийн хурлаараас ерөнхий тайлан боогдох байгаа учраас дүгнэлтүүдийг танд хэлье. Устай холбоотой 4 үндсэн хууль бол одоо том хууль байгаа. За энэ хуулиудад давхардал хийдлийн судалгааг энэ ажлын хэсэг бол хийсэн байгаа. Тэгээ хуулиуд бол 2012 оноос хойш огт хөндөгдөөгүй жижиг тийм засварууд бол орсон ийм байдалтай байна. Тэгээ та мэдж байгаа хаа өнөөдөр бол одоо усны асуудлуудыг гишүүд хөндөж ярьж байгаа. Таач нэлээд төслүүдээ судалсан гэж хариулж байлээ. Энэ бол олзуурах хүчтэй хэсэг. Тэгвэл хууль эрх зүйн орчин нь бол хангалттай сайн байж ийн цаашаа явах ёстой. Тэгэхээр газрын доорх усны судалгааг та заавал анхаарал төсөвтөө нэлээд сайн тусгаж орж ирүүлэх юм шаардлагатай байгаа. Учрыг нь зүгээр нэг тоон баримтаар хэлэх юм бол Монгол Улсын нутаг дэвсгэрийг 100% гэж үзэх юм бол газрын доор бид нар устай юм уу үгүй юм уу гэдгийг нь ер нь 17% нь л мэдж байгаа юм. Бусад газраа ерөөсөө судалгаа хийгээгүй гэсэн үг ээ. Тэгэхээр энэ дээр та анхаарал цаашаа ажиллавал их одоо сайн байх болно. Тэгээ хамтарч ажиллахад мэдээж усны ажлын хэсэгт ажилласан гишүүд миний бие бас ажиллахад бол бэлэн гэдгийг илэрхийлье. Тэгээ зөөр Дамжин гишүүн салбарын хүн ашиг малтмлын тухай хуулийг мэдээж хөндлөнгөөс харж байсан байх. Тэр нь одоо та энэ хуультай холбоотойгоор одоо ямар ажлуудыг хийж хэрэгжүүлэе гэж ерөн төлөвлөж байгаа юм болоо. Тэр талаас танаас хариулт аваад дахин асуулт сууя. За үг хэллээ. За Дамжины өгш хариулт өгье. За уян гишүүн бол одоо манай энэ ялангуяа геологийн салбарын их том мэргэжилтэн тэгээ энэ салбарт дэцэдийн төвшөнд бас ажиллаж байсан, геологийн төвд ажиллаж байсан юм хүн. Яач ч салбараа ингээд дэмжиж яриад явдаг. Бид энэ уул уурхайг дэмжих парламентын лоббиг бүлэг гэж байгуулад миний бие ахлаад ингээд бас ажиллаж байсан өмнөх парламентод. Одоо манай үүрийн туяа гишүүн Нансдын Наранбаатар гишүүдний одоо ахалсан энэ ашиг малтмлын хуулийн 20 гаруй гишүүн одоо энэ нэс бүрдсэн. За улсын хурлын дарга Амруу Исгалангийн захирамжаар бий болсон ажлын хэсэг эрдэс соёлын одоо яамтайгаа яриад одоо үндсэндээ одоо манай Тугаан сайттай нэлээд цаг гаргаж суусан одоо хуулийн төсөл бэлэн болсон гэж ойлгож байгаа. Эцсийн драфтыг хараагүй байна. Тэгээ эцсийн драфтыг нь өөрөөр хэлбэл эцсийн одоо бичигдсэн байгаа хэлбэрийг нь бол танилцаад уул уурхайн салбарын парламент дэх лобби бүлгийн өөрөөр хэлбэл энэ салбарын эрх зүйн орчны төлөө санаа зовж байгаа. Энэ салбар дээр хөрөнгө оруулалтыг татах ёстой. Энэ салбарын нийгмийн ойлголтыг сайжруулах чиглэлд хамтарч ажиллах тогтвортой, хариуцлагатай уул уурхайн чиглэлийг барьсан энэ өөрчлөлтийг хийх тал дээр хэдүүлээ бас нэг цуг суугаад ойрын ирээдүйд ярих ийм бодолтой байна. Ашиг малтмлын хууль бол маш олон удаа өөрчлөлт орсон. За энэ одоо миний нэр дэвшээ явж байгаа салбарт хоёр том хуулийн орчин ер нь орж ирэндээ гэсэн юм хүлээлттэй байна. Нэгдүгürt ашиг малтмлын хуулийн шинжилсэн найруулга. За хоёрдугаарт бол энэ биржийн тухай хууль гэсэн юм хоёр том хууль удахгүй орж ирэх ёстой. Тэгэхээр өөрийн биеэр танилцаж за мөн бас энэ ажлын хэсгийн гишүүдтэйгээ дахин сууж яагаад энийг нэг оруулж ирнэ гэсэн юм бодолтой байгаа илэрхийлье. Та бүхэн манай самттай ажиллана гэдэгт итгэж байна. Баярлалаа.
За болдё уян гишүүн тодруулж суй. Бямбсогт сайдаас заавал асуулт асуух хэрэгтэй гамаа. За Өмнөгөө аймгийн цогцлын сумын нутагт бол Эрдэнэс 5-7 компани үйл ажиллагаа хэрэгжүүлээд явж байгаа. Тэгээ өмнөх засгийн бүтцтэй адилаар засгийн газрын хэрэглэх газар нь Эрдэнэс Монголын үйл ажиллагааг хариуцах байх гэж бодож байгаа хүрээнд асууж байгаамаа. За Хамбогд сум гэдэг оюутлогоо үйл ажиллагаа явуулж байгаа сум байгаа. За тэнд бол яг тэр оюутлогын үйл ажиллагаанаас Хамбогдын хөгжлийн хурцсуур гэж сан яг Хамбогдын үйл ажиллагаа одоо хөгжилт зориулагдаад үйл ажиллагаа явуулж байна. Говийн оюу сан гэд 10 жил болж байгаа сан байна. За Эрдэнэс 5-7-д маань болохоор айгүй том компани мөртлөө орон нутгийн яг тийм газар байхгүй. Орон нутгийн асуудал хариуц. Бүр ийм сангийн асуудал ч бас байдгүй. Тэгэхээр энэ дээр та ер нь ямар арга хэмжээ авъя гэж бодож байна? Цогццын сумыг хөгжүүлэх хэрэгтэй байна. Тэгээ ер нь бол Эрдэнэс 5-7-ог бол тэр чигтэн цогццын рүү нүүлгэх нь зөв гэж боддог. Эрдэнэстэй адилхан. За бэмцэгт шүү хариулт өгье. За байгалийн баялагын өгөөжийг Монгол улсын иргэн болгон хүртэх эрхтэй үндсэн хуулиар заасан. Энэ эрхийг одоо хэрэгжүүлэх тал дээр үндэсний баялагын сангийн хууль баталсан. Энэ баялагтай эзэн байх асуудлыг бол өмнөх засгийн газар явуулж ирсэн. Энэ засгийн газраас ерөнхий сайд зан сайд бас үргэлжлүүлж явуулна гэж байгаа. Тэгэхээр энэ хүрээндээ бид бас бодлогыг авч үзнэ. Ер нь одоо юу гэдгийг зарим нэг уурхаа дээр сан байгуулад өгөөжийг бас тодорхой хүртээд орон нутгийн иргэдэд сэтгэл хангалуун байгаад ажиллаж болдог. Зарим газар нь ерөөсөө эзэнгүй юм шиг ерөөсөө байгалийн баялагын ухаад алга болчдөг. Ард иргэд нь өгөөж байдаггүй. Үүнээсээ болоод иргэд нь бухимддаг. Иймэрхүү одоос нэг тэгш бус ялгууртаа тухайн одоо компани удирдлагууд иргэдийн хоорондын харилцааны ойлголцоос хамаардаг. Энийг л бид нэр жиглэх ёстой. Хаана хүн болгон сэтгэл хангалуун бай. За мөнгөн цогийн ган хүлэг шүү. Асуулт асууж